За сайн байцгаана уу. За уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлагаар тэр танд үнэхээр хайртай юу? За ийм сэдвээр уншлага хийх гэж байна. За сонголтын 3 карт байна. За тэгээ та хамгийн түрүүнд татагдсан карт эсвэл бүр дотоод хүнээсээ асууж агаад сонголтоо зөв хийгээсэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн хэсгээс өөрийнхөө сонгосон картны уншлагыг үзээрэй. За тэр танд үнэхээр хайртай юу? Үнэхээр хайртай юу? За камер дээр гоё тааруулж тавихгүй. За окей. За нэгдүгээр сонголт. Сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. За хөзрүүдээр Oracle message картууд давмгайлж байгаа. За Oracle message картууд маань яг юу хэлэх гэж байна вэ гэхээр тийм ээ. Ерөнхийдөө таны бодож байгаа хүний энергиэс нь харахад чам руу бол маш юм одоо тийм. Одоо юу гэх юм татагдсан тийм. Одоо энэ хараа бүр ингэж татагдсан, бүр ингэтлээ татагдсан гэсэн үг тийм. Маш тийм татагдж байгаа мэдрэмж байна. Жинхнээсээ татагдаад байгаа гэсэн үг шүү тийм. За тэгээ шинэ хайр тийм, шинэ хайр. Dreams come true. За энэ эдгээр картууд болохоор тийм. За одоо таны яг нэг хүсчээсэн, хүлээжсэн төрлийн хүн одоо хүсэлч нь биелэж ирж ийн гэсэн санаа. За тэгэд энэ нь өөрөө шинэ хайр байх магадaltaй гэж. Танд айгүй романтик филинг өгөх гэж байгаа байхгүй юу? Романтик юм нэг мэдрэмжийг өгөх ийм шинэ төрлийн хайрын хүн танд ирж байна. За ирсэн тэр хүн чинь ирсэн байгаа одоо таны бодож байгаа тэр хүн чинь танд үнэхээр тийм одоо юу гэдэг мэдрэмжийн хувьд маш хүчтэйгээр татагдж байгаа. За яг ингээд одоо юу гэх юм таныг бодоход гэх юм уу тантай хамт байх мөчтөө болохоор үнэхээр ингээд нэг юм баяр баясгал сэтгэл догтлол тэр хүнд бол маш их байгаа гэсэн үг. Танд ч бас тийм мэдрэмж байгаа бах. Тэгэхээр хин нэгэн ганцаараа мэдээж нөгөө энергийн хувьд байна те. Хин нэгэн ганцаараа л одоо нөгөө баярлал хөөрөө догтлоод байдаг юм гэж байхгүй шүү. Тэгэхээр хамт байгаа цаг үедээ хоёулаа бие биентэйгээ маш хүчтэйгээр татагдж байгаа төрлийн энерги байна гэж хэлэх гээд байгаа. За тэр чамтай танилцсан цагаас эхлэе те. Магадгүй нэг копи явуул танилцсан байх л та зүгээр ярилцаал тэгэл ингээд тийм нэг зүгээр нэг найзуудын яриа шиг ихэлсэн яриа нь одоо болохоор бүр илүү их чи ингээд анхаарлыг нь татаад байна гинэ тийм. Бүр маш ихээр хүчтэйгээр. Тэр найрсаг өөрөө чинь тийм нэг найрсаг дулаан мэдрэмж халамжтай юм. Хүнийг халамжилж байгаа юм шиг энэ хандлагууд нь өөрт нь маш их тийм сэтгэгдэл төрүүлж байгаа. За магадгүй энэ дэр children гэсэн карт гарч ирээд байгаа. Энэ нь яг та хоёр хамт байхдаа нөгөө нэг ямар ч нөгөө нэг ардл өөртөл одоо юу гэх юм хойд хурдхаа бодохгүйгээр хүүхэд шиг ингэж нөгөө хамт байдгийг. Яг л уулзсан тухайн цаг мөчтөө хүүхэд нөгөө тухайн цаг мөчтөө л байдаг шүү дээ. Марч тийм ардхаа бодохгүй. За одоо энэний дараа яах вүлээ? Энтэй яаж харьцах вүлээ ч гэдэг юм уу. Элдв дутуу одоо тийм сайн муу санаа байхгүйгээр яг л хүүхэд шиг өөртөө хоорондоо ингэж харьцаж хамтдаа байдаг хүмүүс байх. Тэгээд хамт байгаад маш их одоо тийм халуун дулаан мэдрэмжийг өгдөг. Одоо нөгөө кофе уухаар нэг гоё релакс болдсон шүү дээ нэг. Релакс гэдэг нэг тийм цаанаасаа нэг гоё тайвширд ирдэ шүү дээ. За тэгээд тэр яг кофе ууж байгаа тайм ч нь өөрөө тийм шүү дээ. Кофегийн одоо үйлчлэлийг нь яриаг шүү. Эрүүл мэндэд үйлчлдэг үйлчлэл нь за мэдээж хүнийг сэргээдэг хүчтэй тий. Тэгэхээр кофе ууж байгаа тэр мөчшгээ тийм нэг тайван амар амгалан ад жаргалтай байж чаддаг гэсэн. Дараа нь тантай хамт байгаа цаг үе нь өөрөө яг л нэг сэргээ шуудсан юм шиг их эрч хүчийг өгдөг гэсэн үг байна байхгүй юу?
Тэгээ яг тийм хүүхэд нэг ядардггүй цуцдаггүй нэг тийм гоё энержи байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүүхэд чинь нэг тийм гоё энергитэй болдгоо гэсэн үг тантай хамт багт. Тэгээ тийм учраас энэ хүн хичнээн одоо нөгөө болно болохгүй энэ магадгүй нөгөө тэр хүүхэд гэдэг картаар бас зарим холсуудад юу илэрхийлж байгаа нөхөр гэр бүлтэй хүн байх магадaltaй хүүхэдтэй. Энэ нь өөрөө 3 дахь харьцаа холбоо. Байх магадлал бас зарим холсуудын хувьд бол байгаа гэсэн үг. За тэгэхээр тэр хүн хичнээн ингээд одоо юу гэх юм ингээд хүсэж байгаа тий одоо нэг энэ харьцаа бас болно болохгүй гэдэг одоо энэ дээр эргэлзээ байгаа байхгүй юу? 8-ын энэ сэлэм хүзэр эргэлзүүлээд байгаа нь магадгүй гэр бүлтэй байх, магадгүй өөр хүүхэдтэй хүн байх. Хэрэг ганц бие байсан бол танд ингэж татагдж байгаа юм чинь эргэлзээ бол гарах шалтгаан шаардлага байхгүй байгаа байхгүй юу? Гэтэл энэ хүнд эргэлзээд байгаа учир нь хүүхдүүд нь гэр бүл нь байх магадлал байгаа. За тийм учраас энэ 3 дахь харьцаа байх бас зарим хүмүүсийн хувьд магадлал бас байж болохоор юм байна гэж хэлэх гээд байна. За тийм учраас тэр хүн таныг зүгээр нэг ингээд өнгөрөхөө явуулчих чадахгүй байгаа байхгүй юу? За responsibilities гэсэн энэ картын responsibilities. Энэ карт нь яг юу илэрхийлж байна гэхээр тийм яг амьдрал дээр ачаа өөрсөн, хариуцлага өөрсөн тийм. Эсвэл хүүхэдтэй гэр бүлтэй холбоотой шийдэх ёстой асуудал байгаад байгаа. Нэг бол амьдралдаа өөр хүүхдийнхаа төлөө, амьдралынхаа төлөө одоо хариуцлагатай байх шаардлагатай тийм хариуцлага өөрсөн эцэг хүн гэсэн үг. За тийм болохоор энэ хүнд тийм нэг бол шийдвэрлэх асуудлууд тийм байгааг харуулад байна гэсэн үг энэ карт маань. Хичнээн танд хүчтэйгээр татагдаад ингэж байгаа ч гэсэн ардаа асуудалтай л гэсэн үг. Тэгэхээр тань руу ингээд тийм 100% татагдаад тэрийг ил ингээд нөгөө нэг гаргаж одоо хэлэхгүй ч юм уу хайртай дуртай гэдгийг хэлэхгүй байгаа шалтгаан нь яг юу вэ? Ард амьдрал нь, гэр бүл нь, үр хүүхэд нь гэсэн үг шүү тий. Магадгүй зарим нь одоо нөгөө зөвхөн нөгөө ганц бие ээж эсвэл ганц бие аав байх магадaltaй байхгүй хүүхдийнхээ төлөө яг хариуцлага өрөөд явж байгаа. За энэ харьцаа тэгэд ер нь бол тий юу гэж нэхэр хүчтэй болно. Энэ стрэнж гэдэг чинь хүч чадлын үзүр байхгүй юу? Стрэнж үзүр хүч чадал. Энэ харьцаа одоо юу гэх юм? Хугацаа өнгөрөх тусам хүчтэй болно гэсэн үг. Яагаад гэвэл ингэж татгаж байгаа одоо нэг татагдж байгаа сэтгэлээ хүн хүчтэй ингэж татагдж байгаа сэтгэлийг хүн бүр нөгөө дарах гадах тусам улам хүчтэй болоод байдаг шүү дээ. Нөгөө өмнөөсөө зүгтах тусам улам илүү хүчтэй болоод байдаг. За тийм болохоор энэ хайр нь өөрөө одоо нэг ой тийм шин хайраа тийм шинээр тийм бодоогүй төлөвлөөгүй цаг үед одоо орж ирсэн гинтийн шин хайр байх магадaltaй тий. За тэр хүн танд хайртай юу гэвэл хайртай, бүр хайртайгаар барахгүй хайртай болчоод хариуцлага гэж нэг юм дээрээ одоо гацчаад танд тэр хайртай гэдэг сэтгэлээ илэрхийлж чадахгүй байгаа хүн шүү гэж хэлэхээр байна. Дотроо яг юу гэж бодож байгаа нөхөр чамтай байх юм бол бүх юм гоё болно гэж. Яг одоо энэ тийм энд тийм чамтай байх юм бол бүх юм гоё, бүх юм аз жаргалтай, бүх юм яг нэг тийм яг нөгөө зөв голдролтой ороод жинхэнэ хайр гэдэг чинь юм байд юм уу гэдгээ яг мэдрээд нэг жинхэнэ яг нэг тийм гоё амьдралын нэг юун дээр байгаад байгаа гэсэн үг байхгүй нэг тийм ойлгоцсон дээрээ ч юм уу ойлголт хүлээ. Тэгэхээр тэнд одоо яг бодох ёстой шаардлагатай юм. Дахиад хэлэхэд ерөөсөө тэр өнгөрсөн шийдэгдээгүй асуудал, өөр хүүхдтэй холбоотой асуудал. За тийм юм энэ хүнд энэ харьцааг урагшлуулахад танд хайраа илчлэхэд саад болж байгаа юм нь энэ байна гэж хэлэх гээд байна. За одоо таны сонголтын хийсэн картыг
одоо орчуулж хүргэе тийм. Энэ бол мессеж карт. Нэлээд урт мессежтэй. Өмнө миний уншлагыг сонсч байсан хүмүүс мэдж байгаа. Энэ карт маань ингээд мессеж картуудтай. Карт бүр тустай мессежүүдтэй. Тэгээд affirmation хэсэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ батламж өгсөйг тэгэхээр танд таалагдаж таарах юм бол уншлагын төгсгөл хэсэгт комментэнд үлдээгээрэй гэж хэлмээр байна. За ингээд картыг орчуулж хүргэе. За таныг зүрхээ чагнаад үзгэнэ. Зүрхэн дээрээ ганцаардал гэсэн үг тийм. Тэгэхээр зүрхэн дээрээ гараа тавьж байгаад яг тийм юу хүсэж байгаагаа. Таны зүрх яг танд юу хэлхийг хүсэж байгааг ингээд сонсоод анхааралтайгаар сонсоод үзье гэнэ. Зүрх сэтгэл чинь танд юу хэлж байгааг сонсоо л гэсэн үг байна тийм. Энэ ганцаардлыг бусад хүмүүс эсвэл гаднах зүйлс бүрэн дүүргэж чадахгүй. Харин чи өөрөө өөрийнхөө жинхэнэ мэдрэмж рүү анхаарч түүндээ хариу өгч эхэлвэл зүрх чинь аажмаар дүүрж тайвширч эхэлнэ гэж. Үнэхээр өөртөө зохих хайрыг өөртөө өг гинэ. Хин нэгнээс хайрыг хүлээх хүсэх биш. Эхлээд өөрийгөө танд яг юу дутагдаад байгаа? Ямар хайрыг хүсээд байгаа тий? Ямар хайрыг одоо ингээд өөртөө ингээд зүрх сэтгэл дотоодын дуу хоолой чинь хүсээд байна. Тэрийг нь гадны хүн өгч чадахгүй боловч та эхлээд өөртөө өгч чадна штэ гэж хэлэх гээд байна. За тэгээд дотоод сэтгэлийн чинь хүсэж байгааг та эхлээд өөртөө өгөх нь чухал юм байна. За энэ картын хэлж байгаа үг. За тэр нөгөө таны бодож байгаа хүний мэдрэмж, эсрэгтлээчийн хүний мэдрэмж, тэр хүн тань таартай юу гэж асууж байгаа тэр хүний чинь мэдрэмж. За тэр хүн яаж ийм гэхээр тэр хүн одоо ч гэсэн тийм чамтай уулзаж чадахгүй байгаадаа ганцаардал мэдэрч байна гинэ. Хүссэн цаг үедээ тантай уулзаж чадахгүй байгаадаа ганцаардлыг мэдэрч байна. Өдөр тутмынхаа амьдралд ядарч суйлдах үед нь тэр үед нь хамгийн түрүүнд санаанд ордог хүн нь та гинэ. Тантай л байж бол түрүү уншлагын хэсэг дээр гарсан ш. Тантай л байж аз жаргалтай болох юм шиг, тантай л байж гоё бүх юм аяндаа зэгцэрх юм шиг. Тэгэхээр энэ хүн тэр хариуцлагаасаа болоод ганцаардаад ядраа сулдсан байгаа үед хамгийн түрүүнд сэтгэлд нь орж ирдэг хүнийг бол таа шүү гэж хэлж байгаа юм. За тэр хүн юу хүсэж байгаа нөхөр тэр чиний хажууд байж чиний дулаан мэдрэмжинд тэврүүлмээр байна гэж хүсэж байна. За картын батламж өгс гэдэг төр хэлсэн тийм. За тэрэн дээр болохоор юу гэж байна вэ гэхээр би идэгрэл тайвширлыг өөртөө өгч чадна. За ийм үгийг одоо уншлагын мессеж танд таарсан таалагдсан болвол үлдээгээрэй гэж хүсье. За ингээд уншлага сонссонд баярлалаа. Баяртай. За амжилт хүсье. За хоёрдугаар группийн уншлага эхлэх гэж байна. За Итошиса гэсэн энэ картыг сонгосон тийм Итошиса гэсэн карт. За хамгийн сүүлд таны сонгосон сонголтын картын одоо юу хүргэнэ? Мессежийг хүргэнэ. За энэ карт бүгдээсэн байна. За окей. За карт тэр чамд үнэхээр хайртай юу гэдэг шууд одоо мессежэнд тий хариу өгөө тий. За энэ хүний энерги бол таны бодож байгаа тэр хүний энерги бол маш тийм одоо сонирхолтой яг нэг тийм юу гэх юм бэ одоо нэг тогтсон энерги биш юм полимик одоо ингээд нэг орж гарсан гэх юм одоо юу гэх юм орж гарна гэхээр нөгөө мэдрэл мотом шиг байж байгаа юм уу. Тэг яг тэгж биш энерги нь тийм доктортой биш байна л гэсэн үг. За Twin Plum гэсэн тэр карт тий. За тэрний дараагийн Reaching out very soon. За эдгээр картуудаар та хоёрын хооронд болохоор маш сүнслэг төвшний холбоо таталцал
twin flame ч нугасаа нөгөө хувь заяанд учрах ёстой сүнсний ихэр дүл энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ихэр дүлийн таталцал байгаа гэсэн үг. Сүнслэг таталцал. За тэр хүн мөн very soon гэдэг нь мөн удахгүйгээр гэсэн үг. Удахгүй холбоо барьж дахин ингэж нөгөө ойртож ирэх магадлал өндөр. Ямар хугацаанд холбоогүй холдоод тасарсан байсан хүн байж магадгүй. Хэдэн жилээр ч бүр, хэдэн сараар ч бүр. Тэгж эцэст нь эргээд тань руу одоо ерөөсөө яг л сүнслэгээр татагдаад байгаа байхгүй. Хичнээн цаашаа хараад явахыг хүссэн ч сүнслэг нь татагдаж байгаа. За тэгэхээр тэр хүн удахгүй тантай холбоо барих магадaltaй таны бодож байгаа тэр хүн. Тэр хүн ерөөсөө энэ хугацаанд мартах гэж хичээгээд ч мартаж чадаагүй гэсэн үг. Мартах гэж хичээх тусам илүү бүр ингээд зүрх сэтгэлд нь бүр ингээд хамгийн хүчтэйгээр ургаж гарч ирээд ерөөсөө энэ хол байсан цаг хугацаанд одоо тайван амар амгалан ерөөсөө байгаагүй гэсэн үг. Тэгээд эцсийн бүлэгт нь угаасаа л энэ хүн миний хувь заяаны тавилангийн бүр нэг байх ёстой, амьдралд минь заавал байх ёстой хүн юм байна гэдэг дээр одоо ирсэн, бууж өгсөн гэсэн үг шүү. За итүүшисэн энэ хүний хажууд байхад л яг одоо нэг өөрийнхөө байж болдог, амар амгалан байж болдог, тайван байж болдог, тэ? Нэг дутуу бүхэн дүүрээд дундуурыг юу л дутууг дүүргээд дундуурыг яагаад гэдэг үлээ тэгж ирдэг хүн. Тэр нь одоо эд хөрөнгө одоо янз янзын ямаараа биш ерөөсөө л энергиэрээ сүнслэгээрээ хажууд нь байж хад нэг тийм тайван амар амгалан мэдрэмжийг танд өрнө өгдөгч байсан байх. Энэ хүнд ч бас тийм байсан гэсэн үг. Ерөөсө дотроо бол таныг маш сайн ойлгодог. Магадгүй тийм сайн ингээл илэрхийлээд яриад байдгүй ч гэсэн дотоодын одоо таны энергинд бүр ингээ хүчтэй татагддаг. Ер нь сүнслэгтэй татагдаад байна гэсэн үг. Сүнслэгтэй. За энэ харьцаанд нэлээд урд нь болохоор янз янзын юм болсон байх ер нь. Одоо эргэж ирснээс хойш бол бүх харьцаа бол тэнцвэртэй болох илэрхийлээд байгаа байхгүй юу? Healing heart өмнө нь таныг гомдоогоод, өмнө нь таныг орхиод, өмнө нь таныг зовоосон бол таны зүрх сэтгэл одоо энэ хүн эргэж ирснээрээ шархлуулсан сэтгэлийг чинь эргээгээд эдгэж ангаана. Эргээд танд одоо жинкнээсээ тэр үед өгөөгүй болцолгүй хайрыг танд өгнө. Одоо л жинхэнэ нөгөө нэг цаг хугацаанд та хоёрын яг нэг гэр бүл болоод жинхэнэ хайраа мэдрэлцээ. Заавал гэр бүл болоод нэг гэрт ор гэсэн үг биш шүү. Тэгтэл энэ амьдралд заавал тантай энэ харьцаанд баланс тэнцвэрээ олоод хинээс ч илүү ойлголцоод урагшлах хүн. Таач гэсэн тэр хүнийг хинээс ч илүү нөгөө үггүйгээр ярилцсан. Сүнслэгээр тэр хүн ирэндээ гэдэг ер нь хизээ нэгэн цагт ирэндээ гэдгийг бас мэдчихэж байсан баг. Тэр хүн биеийн тустай байгаа ч өнөөдөр харьцаа холбоогүй байгаа ч яг энэ сүнслэгийн төвшнээс таталцал яадаг вэ гэхээр бараг л за нэг тиймэрхүү юм бодоод байж байгаа да. За одоо нэг эрэх төгсөж байгаа доо. Одоо ер нь хэцүү байгаа болоо гэд ингээд нэг мэдрээд идэг гэсэн үг. Тэгэхээр тэр хүн ер нь нэг эрэх цаганд өгчээ гэж танд бас мэдрэмж төрж байгаа болов уу гэж хэлгээр байна. Өмнө нь яагаад тэгэхээр та хоёрын харьцааны тэнцвэр алдагдсан байсан байхгүй. Энэ баланс алдагдсан. Нэг нь дандаа ингээд өгч идэг, хайр байвал ингээд өгч идэг. Эд баялаг байвал өгч идэг. Нөгөөх нь дандаа авч явах ёстой юм шиг байгаад байсан. Одоо бол үгүй. Энэ харьцааг тэнцвэрээ олж эхэлнэ. Өгөө авааны тэнцвэр. Эргээд тэр хүн эсэргээрээ та өмнө өгдөг нь байсан бол тэр хүн эсэргээрээ одоо танд өгдөг нь болох жишээ нэ. За тэгээд энэ харьцаанд эргээд энэ зүрх сэтгэлийн тэр хуучин шарах сорыг эдгээгдэж ангаагданаа гэсэн үг. За тэр хүн болохоор танд татагдсан хിവэрээ л байгаа. Тийм. Яагаад гэвэл энд нэг юм healing heart
одоо зүрх сэтгэлийг шархлуулсан гомдоос нь тэгсэн ингэсэн ингэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэн дээр айдастай эргэлзээтэй байгаа гэсэн. Мэдээж хоёр талыгаа шархлуулсан гомдоос нь ч юм байгаа бах. Зарим нэг талаа гомдоос нь шархлуулсан ч байгаа л. Тэгэхээр энэ зүрх сэтгэлийн шархалсан гомдоосон юмн дээр одоо яг ингээд нэг ирмээр санагдсан ч чадахгүй байгаа юм яг юу вэ гэхээр эргэлзээ байгаа. Айдас байгаа. Өнгөрснийг бодохоор өөрийнх нь хийсэн үйлдэл эсвэл таны хийсэн үйлдэл гомдсон зүрх сэтгэл нь одоо айгаад байгаа гэсэн үг. Дахин шархлах үе гэж айж байгаа. Нэгдүгээрт өөрийгөө дахин шархлуулах үе гэж айж байгаа. Хоёрдугаарт бас таныг ч гэсэн шархлуулах үе гэж айж байгаа байхгүй юу? За энэ карт угсаал тийм өнгөрсний дурсамж, хуучин мэдрэмж нь одоо ерөөсөө гээд байнгын л одоо ерөөсөө толгойд нэргэлдэж идэг гэсэн үг. Тэр чамайг тийм учраас ямар ч мартах боломжгүй байсан. За 3 пентакл 300-аас оруулахаар юу хэлчихэр? Харилцаа одоо дахин эхлэх боломжтой. Гэр бүл байсан бол гэр бүл дахин эхлэх, эвлэрэх боломжтой гэсэн үг. Тэрийг илэрхийлээд байгаа карт байна. Энэ удаа болохоор илүү ухамсартайгаар, илүү хамтарч ажиллахаар, илүү шууд нэг гэрт ороод сайхан бүр бүтэн гэр бүлийг бүтээчин гэхээс илүү ойлголцоод, илүү хамтарч ажиллаад, илүү одоо нөгөө хайртай л юм чинь мартаж чадахгүй л юм чинь сүнслэгэн татагдаад байгаа л юм чинь одоо хэн хинээс илүү таны хамгийн сайн ойлголцдог, хамгийн сайн бие биенээ түшдэг хамтрагч болох магадлал маш өндөр гэсэн үг. Тэгээ хинээс ч илүү ихтэй хамт байхдаа өөрийнхөө байж болдог аз жаргалтай гэсэн үг. За энэ харьцаан дээр ерөөсөө л гол юм нь баланс. Та дандаа өгөөд идэх нь байж болохгүй, та дандаа аваад идэх нь байж болохгүй. Сэтгэлч вэ, санхүүч вэ, юу ч вэ ерөөсөө л балансаа барих. Аль нэг нь баланс тэнцвэрээ алдах юм бол хуучин шиг байдал руу орчин. Тийм болохоор энэ удаа бол энэ удаагийн эргэн ирэлт, энэ удаагийн харьцаан дээр болохоор ерөөсөө хамгийн чухал юм нь баланс шүү л гэж. За тэгэхээр энэ хүний гол юм те чамайг ерөөсөө алдахыг хүсэхгүй байна. Өөрийнх нь хувьд хичнээн чухал хүн бэ гэдгийг мэдсэн, ойлгосон. Одоо яг үйлдэл хийгээг байгаа энэ нэг цаг мөчн яг одоохондоо яг юу вэ? Дахиж өвдөхийг хүсэхгүй байгаа. Дахиж шархлахыг хүсэхгүй байгаа. Танд хайртай юу? Хайртай. Бүр сүмснээсээ хайртай. За ийм мессеж. Хоёрдугаар сонголт. За Итошиса гэсэн энэ картны одоо affirmation-тай мессеж карт танд хүргье. Тийм. Энэ дээр танд яг юу хэлж байна вэ гэдгээр орчуулад хүргэчихье гэсэн үг. Итошиса гэдэг нь хайр татам гэсэн үг. Инхри гэсэн үг тийм. Хайр татам. Ер нь л бол хайр татам гэсэн үг. За энэрэнгүү хайр дүүрэн харц гэж шүү тий. Нөгөө нүд худлаа ярьдгүү гэдгийг бас хэлж л да. Та тэр хүн юм их ярьж чадахгүйсэн ч гэсэн нүд рүү нь харахад тэрнийг ойлгоно гинэ. Ер нь ч ойлгодогч байсан баг тий. За чиний зүрхийг хөдөлгөж байгаа тэр мэдрэмжийг өөрөөсөө бүү нууж чин сэтгэлээсээ мэдрээ гэж. Өөрөөсөө нуухгүйгээр чин сэтгэлээсээ тэр мэдрэмжээ мэдрээ. Энэ бол хариу нэхэх шаардлагагүй цэвэр ариун хайр юм. Жинхэнэ хариу нэгтгүү хайр юм аа л гэж. Одоо энэ удаа тэр хүнийг эрэхтэн жишээ нь тий эсэргүүцэх хэрэггүй гинэ. Өмнө таны яаж шархлуулж яасан ч байсан тэр хүнд нэг удаа боломж олгоод өггүй нэ. Тэр мэдрэмжийг мэдэрч чадна гэдэг өөрөө аз жаргал гэдгийг ойлгож эрхэмлээрэй. Хүнийг уучлж, хүнийг өршөөж, жинхэнэ өөрийнхөө нэг сэтгэлдээ үнэнч байх. Энэ нь өөрөө одоо
нөгөө болцолгүй хайр гэдэг нь юм аа, жинхэнэ цэвэр хайр гэдэг нь юм аа гэдэг юм л та. Тэгэхээр ирээдүйд юу болохоос айх хэрэггүй. Яг одоо байгаа энэ мөчийн аз жаргалыг мэдэр. Хэрвээ чи өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөрч чадвал энэ аз жаргал энэ удаа эрэхтэй бол удаан үргэлжилнэ гэж юм. За түүний мэдрэмж нь болохоор тэр хүний хувьд чиний бүх зүйл хайр татам өхөөрдөм санагддаг. Чамайг хараад зүрхэн догдолдог. Чи зүгээр л байгаагаараа инээж жаргалтай харагдахад тэр хүн чамд улам татагддаг. Илүү их инээмсэглэлийг чинь харахыг хүсдэг. Тэр чам руу байн гарч чамайг ажиглаж байдаг. Тиймээс өөрийнхөөрөө чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаарай гэж байна. За нөгөө картын батламж үгсдэр юу гэж хэлж байна гэхээр та хоёр бол орлуулшгүй онцгой холбоотой хүмүүс юм. За ингээд энэ уншлага хэсэг за картын танд мессеж хүргэж байгаа хэсэг сонголтын картын мессеж танд таалагдсан бол бид хоёр бол орлуулшгүй онцгой холбоотой хүмүүс юм а гэсэн одоо affirmation үгийг батламж үгсийг одоо комент хэсэгт үлдээгээрэй. За уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. За 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн тэр танд үнэхээр хайртай юу гэсэн уншлага унших гэж байна. За 3 дугаар сонголт. Энэ холбоонд энэ картуудын нэрс нийтдээ харах. Маш хүчтэйгээр тийм өөрчлөлт. Зарим одоо харьцааны төгсгөл. За тэгээ бас шинэ эхлэл ирж байгааг илэрхийлж байгаа. Та хаараас бол туршлага хуримтлуулаад зарим харьцааг дуусгаад байгааг илэрхийлж байгаа байхгүй. Энэ кофинг гэдэг чинь одоо энэ авсаг гоцтой. Авсаар юу хэлж ийм гэхээр зүгээр үсэ. Хуучин харьцаа дуусч төгсгөл ирж байгааг илэрхийлж. Тэгээ шинэ эхлэлийг. Таны өөрчлөлтийг. За энэ дэр бас могоо тий. Могоо ч угаасаа бас гуужуулдаг амт шүү дээ. Арьсаа гуужуулаад шинэ могоо болоод гараа явдагтай. Хуучин арьсаа гуужуулаад. Тэр магадгүй таны хувьд шинэ харьцаанд орж байгаа хүмүүс нэг хэсэг нь байгаа болов. Их нэг цөөхөн хэдхэн карт одоо татаад гаргаж ирсэн картууд нэг сонин картууд гарч ирсэн баг. Энэ гэр бүл гэдэг үзэр уруу харж гарч ирж байна. Энэ third party буюу 3 дахь чигтгээдийг илэрхийлсэн карт. За энэ одоо нэгсэнд хардалт гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр их л одоо тийм сонин картууд сонгогдоод байгаа юм. Зарим нэг хэсгийн хүмүүсийн хувьд хуучин хүнтэйгээ одоо шин шатанд гарч харилцаа эхэлж иж болно. Зарим нэг улсуудын хувьд одоо бүр хуучин харилцааг дуусгаад шинэ эхлэлийг, шинэ хүнтэй, шинэ харьцаатай, шинэ амьдралд орж ирж байгаа хүмүүс юм. Илэрхийлээд байна л да энэ нэг хэдэн картаар тийм. За express your love engagement. Express your love engagement хоёр. Тэр болохоор чамд одоо яг ингээд жинкнээсээ бүр ингээд яг айгүй юм. Татагдсан, хамаарсан юу гин. Хүчтэйгээр ингээд одоо нэг юу харилцааг одоо гүнзгий болгохыг хүсэж байгаа тийм мэдрэмж. Чамд сэтгэлээ илэрхийлэхийг хүсэж байгаа юм мэдрэмж гэсэн үг. Харилцаагаа магадгүй бүр албан ёсны болгох. Одоогийн байдлаар 3 дахь ч юм уу байгаад за тэгээд ер нь харилцааг нэг тийм албан тийм одоо нууц байсан бол ил болох ч юм уу тийм ээ. За тийм төрлийн энержиг мэдэгдээд байна гэсэн үг ихний 2 картуудаас.
Гэтэл энэ girl with the snake гэдэг чинь одоо яг ингээд могоотой охин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр могоотой охин гэдэг чинь бас одоо хин нэгэн жоохон сэтгэл муутай охин гэх юм уу, санаа муутай хүн гэх юм уу, жоохон давхар бодол агуулсан хүний хэлээд байгаа юм. Магадгүй таны бодож байгаа хүн чинь өөр ашиг сонирхолтой байх магадлалтай. Эсвэл ямар нэг байдлаар өөрийн болгохын тулд манипуляц буюу ямар нэг тийм одоо шидийн гэх юм уу, хүн амтнаар юм хийлгсэн ч гэдэг манай монголоор ярьдаг шүү дээ. Хүний нөхрийг уруудах гад жаахан залжин хөөхөн юм хийлгчлээ. За жаахан тиймэрхүү юм байна гэж яриад. Энэ картнууд дээр яг үнэндээ бодитоор яг нэг тиймэрхүү гарч ирэх гэдэг байгаа байхгүй юу? Энэ айлын гэр бүлийг өмүүлээд 3 дахь харьцааны хүн жаахан санаа муутай, сэтгэл муутай нэг хүн энэ айлын харьцааг дуусгаад өөрийн болгох гэж жаахан нөгөө өөр төрлийн юм хийгээд байна уу гэхээр тэгэхээр нэг жоохон хөндлөнгийн нөлөө байгаад байх магадaltaй энэ айлыг жаахан нэг тийм айлыг ч юм уу нэг найз айл биш юм аа гэхэд одоо нэг хуучин хоёр өргөжсэн найз охин найз манд хоёрыг салгах гэдэг юм. Эсвэл нэг гэрүүлийг яах гэдэг юм уу. Их л тийм нэг цөөхөн картууд нь одоо харин аль тал руугаа байна гэхийг олж хэлэхэд их тийм хэцүү маягтай уншлага болоод байгаа юм. Сонголтын карт, хардалт карт байгаад байдаг. 3 дахь харьцаа байгаад байдаг. Тэгсэн хэрнээ жоохон сэтгэл муутай нэг тийм дотроо санаа агуулсан нэг тийм юм хитэй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр л өөрийн болгохын тулд тэр хүн тань руу маш ингэж хүчтэй татагдаад тэгэл өөрөө чинь хуучин энэ амьдралыг төгсгөл болгож дуусгаж ийж өөрөө энд нэг эзэн суух гал байна л да. Ер нь бол нэг тийм. Тэгэхээр та бол тэр хүнтэй ингээд нэг айгүй таталцаад байгаа нь болохоор магадгүй танд ямар нэгэн байдлаар жоохон гадны нөлөө гэх юм уу нөгөө нэг уулгаж идүүлдэг юм энэ тэнд чинь хийдэг нэг жоохон нэг тиймэрхүү талын юм байгаа шүү дээ. Одоо нэг тийм өөрлөгөө татахын тулд ухаан санааг нь өмрүүлж өөрийн мэдлэгөө болгохын тулд чөдрөлдөг, уйдаг, өөртөө наадаг нэг тиймэрхүү юм байна шүү дээ. Тийм. Жаахан тийм талын юм мара та татагдаад байгаа байж магадгүй шүү. Та ч юм уу одоо хинэн ч юм нэгээ одоо тэгээд уншаад үзэхээр тэгээд эсвэл таны гэр бүлийн хин нэгэн чинь 3 дахь хүнд тиймэрхүү байдлаар татагдаад одоо таны гэр бүлийг одоо сүйтгэх гэж байгаа байж магадгүй гэсэн үг. Таны найз охин найз залууг одоо өөрлөгөө татахын тулд янз янз юм хийгээд байгаа гэж мэдхээр байх шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ болохоор яг жинхэнэ тийм цэвэр хайрвал биш ээ. Тийм. Тогтвортой хайр биш. Та ямар нэгэн байдлаар ашигтай хэрэгтэй байгаа учраас нэг бол тэр хүний эгог тэжээхийн тулд хэрэгтэй, нэг бол та байр суурьгаа боттой болгох, энэ хүнийг ийм байр суурьтай болгоход нь та хэрэгтэй байгаа учраас одоо та юм уу таны дээр бодож байгаа хүн чинь хэрэгтэй байгаа учраас одоо юу яагаад тань л гэсэн үг. 3 дахь харьцааны нэг жоохон хүмүүлсэн хүн орж ирэл одоо ингээд асуудал үүсгээд байна л гэсэн үг шүү. Ер нь бол тэг. Одоо хүзэр дээр бас нэг ийм юм тэр болгоныг айхтар гарч ирээд идэх юм. Тэгэхээр бодитоороо бас байгаад юм байлгүй дээ. За тэгээд өөрсдийнхөө одоо нөхцөл байдал тохируулаад ойлгоно гэсэн үг. Мэдээж энэ 3 дугаар хувилбарыг олон хүн сонгож сонсно. Тэгэхээр зарим нь болохоор одоо өөрийн гэр бүлийг нь хэн нэгэн тэгээд байгаа гэж болно. Зарим нь болохоор өөрөө хэн нэгний гэр бүлийг ингээд байгаа гэж болно. Гэхдээ янз тийм. Бараг л дийлийнх нь таны гэр бүлийг хэн нэгэн оролдоод байгаа болов та эмэгтэй хүн сонсоод үнэхээр ингээд нөхрийгөө хардаа зэрдээд ингээд байгаа ч гэсэн яаж чадахгүй нэг энэ гэр бүл чинь нэг жоохон танд айгүй их ачаал ирээд энэ гэр бүлийг чинь нэг жоохон сүйтгэх гээд байгаа
төрөл нь олон болов л гэж хэлэх гээд байна. Тэр тал нь бараг 80-90% нь үзэх байлгүй дээ бараг тий. За тийм болохоор таныг ингэнэ. Өөрийгөө одоо тэгэж нэг би одоо таалагдахгүй болоод би юм уу болоод гэдэг юм уу, би одоо буруу байснаасаа болоод гэдэг юм уу, одоо нөхрөө ч юм уу, найз залуугаа ч юм уу хэн нэгэнд алдчихлаа энэ тэрэ гэж ерөөсө бодох хэрэггүй гинэ. Иймэрхүү харьцаанд бүр үлдэж өөрийгөө доош нь хийгээд ч хэрэггүй гэн бас. Нэгсэндээ өөрийгөө үнэлэмж чинь таны хувьд айгүй чухал гэж. Хардсан сэртэй чирэггүй. Ягаад гэвэл энэ гэхдээ эцсийн бүлэгтээ яалчгүй ингээд нэг нөлөөлцсөн юм байгаад байгаа. Нөхрийг ч юм уу найз залууч нөгөөд өөр юм болгохын тулд нөлөөлчихсөн. Тийм учраас та тэгж доошоо орох хэрэггүй л гэсэн санаал хэлээд байна л да. Ер нь бол тийм. Энэ харьцаа, энэ гуравдагчийн харьцаа холбоо хичнээн нөхрийгөө хардлаа гэд нөхрийгөө тэглээгээд нөхөрч муудаа ингэсэн биш, найз залууч муу болохоор тэгсэн биш. Одоо нэгсэнтэй нөлөө байгаа учраас ингэсэн. Тийм болохоор одоо тэр нөлөөг л таслах хэрэгтэй гэн. Хэрвээ та ямарваа нэг юм хийхийг хүсчихвэл тэр гаднаас нөлөөлж байгаа юм нөлөөллийг нь таслах хэрэгтэй гэн. Магадгүй 9 шидийн муулгаж идүүлсэн бөө удган 9 шидийн одоо юу гэдгийг тийм юмар нөлөөлсөн гэсэн үг шүү дээ тийм. Яан дандын арга домын аргаар ууж идүүлдэг юмны аргаар. Тэгэхээр та тэрийг нь тасалчвал энэ хүн чинь тэр дээд өнгө ингээд цаад тэр гуравдагч нэг жоохон чөөгийлэг хүүхэнд яасан гэхээр энэ амьдралд чинь натаархсан тэр нөхөр чинь өөрийг нь байр суурьтай болгоход нь хэрэгтэй байсан. Яг тиймэрхүү юм байгаа хгүй юу? Түүнээс шир чиний нөхөр жинкнээсээ хайрлаад дурлаад байсан юм байхгүй, бас нөхөр чинь ч бас тэгсэн юм байхгүй гэсэн үг. Тэс чи илэглэх гэсэн карт гарч ирж байгаа шин. Тодорхойгүй харьцаа. Энэ эмэгтэй бол угаасаа л хин нэгэн ашигтай хүнд очиод наалдаад хүний ямар ч амьдралыг одоо жинхэнэ шулмал гэсэн үг. Сүйтгэж сүрүүлж байгаа нь ерөөсөө энэ хүний хувьд бол асуудал биш. Өөрөө амжилтанд хүрэх, өөрөө хүссэнээ авахыг л хүсэж байгаа хүн гэсэн үг. За тэгэхээр энэ 3 дугаар группмээр нэлээд жоохон хүнд сэдвийн уншлаг болчлоо. Одоо тэгээд бодитоор одоо картуудаар хэлэх гээд байгаа үгийг одоо хэлж дамжуулахаас өөр одоо арга алга тий одоо жоохон тэгэхээр энэ бол одоо тий таныг нэгдүгээр тайвшир тий гэсэн мессеж картыг тий хардталт байна. Тийм болохоор тайван бай, тайвшраа тий. Энэ бол таны бурууч байхгүй, тэр нөхрөө чинь буруу байхгүй, цаана байгаа өөр хүний өөр асуудалтай юм аа гэдгийг хэлэх гээд. За одоо энэ хүзрийн үндсэн мессежийг хүргэн мессеж картнаас тий. Мессеж картнаас юу хэлэх гээд байна? Таны сонгосон та өөрөө одоо энергиэрээ сонгосон картны мессежийг хүргээд. Чиний дотор маш хүчтэй хаалталт төрж байна. Маш хүчтэй мэдрэмж төрж байна. Тэр мэдрэмж нь гадна тал руу чиглэж бусдад хандсан байж магадгүй. Гэхдээ үнэн дээр энэ нь өөрийн доторх энерги алдаж сэтгэл чинь ядарч байна гэсэн үг. Хардалт гэдэг нь өөрийн доторх энергийг бусадтай харьцуулж, өөрийгөө бусадтай харьцуулж, өөрийгөө дутуу байгаа юм шиг мэдэрж байгаа үед хардалт үүсдэг гэж. Тийш өөртөө ихтэй байгаа бол хардахгүй шүү дээ. Ер нь бол бас нөхөртөө ч юм ихтэй байгаа, найз залуутай ихтэй бол хардахгүй байхгүй. Тэгэхээр өөрийгөө дутуугаар мэдрээд байна гэсэн үг. Дутуугаар мэдэрч байгаа нь болохоор яг юу гэхээр таны энерги алдагдаж ядарч байгаагийн хэлбэр гэсэн үг. Одоо чиний аз жаргал гаднаа биш дотроосоо эхлэх ёстой. Хэн нэгнээс хамаарч аз жаргал байдгийн биш. Чи өөрөө өөрийгөө аз жаргалтай болгож чаднаа гэсэн үгийг хэлэх гээд байна л да. Хэрвээ чи өөрийгөө буруутгахгүйгээр өөрийн сэтгэлээ ойлгож хүлээн зөвшөөрч чадвал энэ хардалт аажмаар чөлөөлөгдөж, тайвширч, энерги чинь дахин сэргэх болно гэж байна. Өөртөө ингэж хэлээрэй гэж байна.
Би өөрийгөө ойлгож байна. Би өөртөө хайртай гэж. Та тэгж хэлээд ивэл таны энерги дахин сэрэх юм байл дээ. Би өөрийгөө ойлгож байна. Би өөртөө хайртай гэдэг. За тэр хүний мэдрэмж нь болохоор яаж юм гэхээр таны бодож байгаа тэрний мэдрэмж. Тэр хүн өөрөөсөө илүү найз нөхөд өөр хүн гэх мэт хүмүүс рүү одоо нэгсэнд анхаарал нь хандаад байгаа гэдгээ мэдэрч байгаа гинэ. Баг зэрэг хардуулаад байгаагаа ч мэдэрч байгаа гинэ. Тэр үнийгээ ил гаргахгүйгээр дотроо хадгалж яваа. За ийм үгнүүд байна. Тэрэнд ч гэсэн хар байдаг л гэнэ. Тэр нь яадаг вэхээр таныг өөр хүнтэй одоо ингээд нэг гоё инээмсэглэж байгааг нь харахаар жоохон сэтгэл нэмзэглэдэг гинэ бас адилхан. Тэ хартаан та ганцаараа биш гэж нөө бүгдээр л өөр өөрсдийн гэсэн хартаа шүү дээ, тийм ээ. Тэгвэл яг хардталт нь таныг зовоогоод байна л гэж хэлэх гээд байна л да мессеж карт тийм. За картын батламж үгс болохоор юу гэхээр эргээр бодох нь чухал. Эргээр бодох нь чухал. За ингээд танд 3 дугаар группийн уншлах сонссон танд баярлалаа. За хэрв уншлахын мессежүүд танд таарсан бол би өөрийгөө ойлгож байна. Би өөртөө хайртай гэсэн батламж өгсөйг комент хэсэгт үлдээгээрэй. За ингээд танд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.